Яллаа шүү bro. Yeah! Nice. Уухам дуустсан шүү дээ. За би уухам төвчээд ир. Bro, манданы уухам авчаарай. Манайхаа уухам дуустсан шүү дээ. Захиагаас цагсан шүү дээ. Ирээсээ эргүүр хийсээрэй. Захи. За сайн бацхан Жого Бонито шоу бүтэн подкаст бол биш миний Жогогийн ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон маань. За өнөөдрийн дугаараар Нанж Дахман ирсэн байна. За орой минь, өчийн минь. Өчийн минь өглөө орой шөнийн минь. Тэгээд бид хоёрын хувьд бол өнөөдөр одоо Албани, Испани, Хорват, Итали гэсэн тоглолт одоо тоглохын өмнөхөн болол бичлэг хийж байна. Энэ бичлэгийг ороход бол аль хэдийн тоглолцсон байх бах. Өнөөдрийн миний Жогогийн агуулгын хувьд бол яг тактик талаас. Тэ яг Еврогийн одоогийн хүртэлх одоо тоглогдсон байгаа тоглолтуудын тактик юу анзаарагдав, юу шинэ байна, юу одоо өөрчлөгдөж байна гэдэг ч юм уу тий. Тэгээд дээрэс нь зөвхөн тактик гэж serious зүйлээс гадна бас гоё фан юмнууд тий. Ямар тоглогч үзэхэд урамтай байв гэдэг ч юм уу. Талбайгаас гадна санаанд орж байгаа 90 тойрон болсон юм юу байна гэд гоё мэдээ ярилцъя гэж бодож байна. За тэгээд дээрэс нь мэдээж одоо сүүлийн тойргийн тоглолтууд явж байна. Зарим нэг одоо тоглолтуудын бас таамаг. Одоо Бэлгийн хэсэг байна ялангуяа тий. 4 баг 3 оноотой аягүй сонир байгаа. Тэрний талаас ярилцъя гэж бодож байна. За тэгээд манай мини Жого одоо энэ project-ийг бол ивент итгэж байгаа Захи Цэгмэн байгаа. Тэгээд Захи Цэгмэний хамт олондоо баярлалаа. Захи Цэгмэний хувьд бол 24 цаг ажилладаг онлайн дэлгүүр байгаа. Мэдээж хүргэлттэй. Тэгээд яг бизнес нь бол хүргэлтийн бизнес шүү дээ. Өөрсдөө дэлгүүр, өөрсдөө агуулгатай хотод өөр газар агуулгатай. Тэгээд одоо үйлчлүүлэгч маань хүргэж өгдөг. Шуурхаа хүргэж өгдөг. Өөрсдөө агуулгаас хүргэж юм уу те одоо тэнцэнээс шууд хүргэлттэй ийм бизнес учраас одоо шуурхаа байдаг, найдвартай байдаг, чанартай байдаг байгаа. Тэгээд бид нарыг нөгөө нэг яг Жогогийн үндсэн сизон 2-ын төгсгөлийн анги дээр ярьж байхад бол арай эхлээгүй байсан үйлчлэг нь одоо эхэлчихсэн. Тэр нь пицца өөрсдөө хийж хүргэж байгаа. Ямар гоё юм те. Өөрсдөө пицца хийж хүргэж байгаа юм гоё хэрэгсээ нэмэгдсэн байгаа шүү. Тэгээ одоо айгүй олон гоё юунууд бас багцууд гарсан байлээ. Шар аригтай, пиццатай гэдэг ингээд чипстэй гэдэг ч юм уу те. Олон төрлийн гоё багцууд гарсан байгаа. Тэгээ одоо Еврогийн тоглолтууд, үлдсэн тоглолтууд бол дандаа шүн болно. Тэгээ тэр үн тэгэл гинт юм идмэр санагдана. Тэгээ уулын уухам амар санагдана. Дэлгүүр шоо холдохгүй. Одоо ч 2013 оноос хойш юу болсон шүү дээ. Хүнсний дэлгүүр 24 цаг адилхан болчихсон. Бас нэг тийм үе байна. Тэгэхээр тэрэнд бас гоё таарна гэж бодож байна. Тэгээд юу бас байгаа юм бэ лээ. Нөгөө GS-ээр зарагдаж ихэлсэн бүргэр байсан шүү дээ. Бетер гэдэг бүргэрний газрын тэдний бүргэр бас зарж одоо хүргэлтээр өгч эхэлсэн байлээ. За энэ бол одоо 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хүргэлтээр те онлайн дэлгүүрээр зарагддгийн дөнгөж 2-оор дурдж байгаа л одоо пицца бүргэр байгаа. Тэгэхээр та бүхэн Захи Цэгмэнээр үргэлжлүүлээрээ аппыг татаж аваад суулгаад бүтээгдэхүүнүүдийн сонирхоорой гэж хүсээрэн. Тэгээд бид бас дурж ирсэн нөгөө маргааш захиалах гэдэг гоё сонголт байдаг. Тэгээд шинэ ногоо жимс захиалж болдог. Тэгээд бүтээгдэхүүнүүдийн төрөл нь улам нэмэгдээд явна гэсэн шүү. Тэгэхээр та бүхэн гоё хэрэглээрэй. Тэгээд би бол яг хамтран ажиллагааны үрээс ганц би өөрөө санал болгож текст нэмээд байгаа нь болохоор юу вэ гэхээр манай өөрсдөлөгчд хэрглэж үзээ, өөрсдөлж үзээд гоё сэтгэгдэл, шүүмжтэй, гоё тийм зүйлүүдтэй гоё зэгцтэй буулгаад Google дээр ч юм уу, Apple дээр те нөгөө Apple-ийн feedback дээр гоё бичээд Apple айгүй боловсронгүй юм байл шүү дээ. Тэр чамайг загчаах таарсан дараа нь би татчих авсан айгүй гоё авсаарах юм билээ. Айгүй гоё авсаархан энгийн тэгээ бүр илүү зэгцтэй болоод явах гэж найдаж байна те. Тэгэхээр гоё ревюудээ үлдээгээрээ манай мэдээж хөгжүүлэлтийн хамт олонд бол улам хэрэгтэй авах гэж бодож байна. Тэгээ Захи Цэгмэний хамт олондоо баярлалаа. Тэгээд миний Жогогаа эхлэв. За. Тийм. Тэгээд дахиад нэг юм. Нэр энэ өмсгөлүүдийг манай Титэм спорт тасрын одоо энэ ард байгаа энэ өмсгөлүүдийг зарж байгаа гэсэн шүү. Асууж болно. Гоё өмсгөл байна тий. 8650 гэсэн дугаараар зарж асууж болно. Эсвэл Титэм спорт тасар дээр ирээд сонирхож болно зарж байгаа гэсэн шүү. Нөгөө өмнөх дугаарыг үтсэн асуусан байсан. Тийм. Тэгээд бид нар мэдээж бичлэг Титэм спорт асар дээр хийж байгаа. Тэгээд тоглолт болгоныг үзүүлнэ. 6 сарын 26-ны оройны тоглолтыг бол үзүүлэхгүй. Сонгуулийн өмнөх болон дараагийн өдөр нийлээ 3 өдөр 27, 8, 9 гэсэн 3 өдөр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах алкогол зарах тийм ийм бол боломжгүй юм байлаа. Тэгэхээр харамсалтай нь одоо ганцхан өдрийг л үнэхээр алгасан байна. 26-ны шөнө тэгээд 4 тоглолт тийм 2 хэсэг. За манай сонгуулаа сайн өгөөрэй. За сонгуулаа мэдээд идэвхтэй оролцоорой. За тэгээд Захи Цэгмэний хамт олондоо баярлалаа. Титэм спорт тасарт бид нар бичлэг хийсээр байна. Европын авраг шалралт тэмцээний мэдээлэл дөр орё гэж бодож байна. За одоогийн байдлаар бол эхний 2 тойрог дуусчихсан. За 2 хэсгийн эхний 1 хэсгийн 3 дугаар тойрог дуусчихсан. За одоо ингээ Б хэсгийн 3 дугаар тойрог дуусах гэж байна өнөөшн ийм байж байна. За тэгэнгүүт яг тактик талаас ер нь одоо ингэдэг шүү дээ. Дэлхийн авраг евро хэдүүлээ нөгөө еврогийн цуврал явж байгаа тийм явсан. Тэгээ ингээ харж байгаа тактик ингээд хөлбөмбө хөгжөөлөдөг тийм 60-аад оны евро нэг байсан 70-80-аад он гэхэд шал өөр болоод эхэлдэг тийм. Тэрэн шиг одоо зүгээр яг ярих магадгүй ихтэй ч юм аа. Гэхдээ
Одоо 2хан тойргийн дараа эргээ харахад энэ евро дээр анзаарэгдэж байгаа тактикийн юм түгээмэл шийдэл өөрчлөлт зүйлүүд юу вэ? Тэгэл баг. Эртдэнэ гэж байхгүй. Ер нь зүгээр болж игэл баг еврогийн өмнө ярьсан бол бас хүмүүс ойлголт авчих юм бол нэг мэдээлэл авсны дараа үзэгч нэг өөр штэ тий. Одоо ер нь ийм байгаа нэг хөлбөмбөгийн тактик бүх юм бол өөрчлөгдөд ингээд явж байгаа. Бид нар одоо байнга л ярьдаг. Энэ удаагийн евро ямар онцлогтой вэ гэхээр зүгээр энэ удаагийн евроч гэлтгүй ер нь орчин үеийн хөлбөмбөг яаж өөрчлөгдөж ийн гэхээр одоо 10 гаруй жилийн өмнө ингээд бөмбөг барихыг эрхэмлдэг байсан. Баг болгонд бөмбөг өрдөг. Одоо Испани, Барселона, Аякс одоо юу гэдэг Нидерланд олон багууд бөмбөг их эзэмшдэг. Үүн дээр суурилсан хөлбөмбөг бол мод болж исэн. Одоо ингээд харахад ер нь энэ еврод ч гэсэн орж байгаа баг бүх баг л бөмбөг өрж чадчих шүү дээ. Тийм ер нь яг шаардлага гарвал та. За тэгээд хитрхийх бөмбөг барьдаг байсан, хитрхийх богино дамжуулалтаар тоглодог байсан бол одоо нэг бас нэг ганц 2 жилийн өмнөөс эхлээд нэг зүйл маш хүчтэй анзаарч байгаа. Энэ юу вэ гэхээр багууд бөмбөг эзэмшлэгээ одоо багасгаж байна. Олон богино дамжуулалтуудаа цөөлөвөд олон богино дамжуулалтын оронд зарим нэг алсын дамжуулалтууд хамгаалагчдаас урагшаа товчлогч руу шигэлсэн шууд тийм дамжуулалтуудыг бол хийдэг болсон. За 4-3-3 гэж алдартай одоо формашн байна. Энэ формашн одоо бөмбөг эзэмших тийм эзэмшдэг багуудыг хэрэглэдэг формашн шүү дээ. Одоо Аякс ялангуяа Барселона байна тийм. Аякс, Нидерланд, Барселона, одоо Манчестер Сити одоо юу гэдэг энэ багууд. Тэгэнгүүт ерөөсөө ихэнх баг л 4-3-3-аар тоглодог. Ихэнх баг л бөмбөг эзэмшдэг тийм байсан бол сүүлийн үед хөлбөмбөг өөрчлөгдөд багууд бөмбөг эзэмшлээ багасгаж байна. Багийн формашн яаж өөрчлөгдөж байна гэхээр 4-3-3 илүү товтлооных байсан бол одоо болоод. Одоо тэр чинь ийм байгаа шүү дээ. Нэг хамгаалагч шиглээс хамгаалагч 2 центр мидфилдтэй байна шүү дээ. Энийгээ буцааж ингэж. Одоо 4-2-3-1 гэдэг байрлал руу багууд их орж тоглож байна. За Испани шиг шог дандаа 4-3-3 байсан бол 4-2-3-1 болсон. Сүүлийн тоглолтын өмнө Педри атак дээр тоглож байна. За Италийн шиг шог 4-2-3-1. Германзал угаасаа 4-2-3-1. Нидерланд хүртэл 4-2-3-1. За ер нь бол багууд энэ жилийн одоо тренд гэж ярих юм бол формашн бол 4-2-3-1 байна. Багуудын тактикийн тренд гэж ярих юм бол олон богино дамжуулалтад цөөлөөд шаардлагатай бөмбөг эзэмшин ихэнх тохиолдолд шууд алсаас одоо хойноос урагшаа алсын дамжуулалт гэж тоглодог. Шууд шилжилтэн нэг англиар нийтлээд унших бол одоо нэг in transition гэж байсан. Шилжилтэн дээр тоглодог болчиход байгаа. Тийм илүү хурдан тийм. Тэр нэг 4-2-3-1-ийн бас нэг онцгой сонирхолтой юм нэг өмнө 4-3-3 гингүүд 2 жигүүрийн давтагч нь илүү вингер бүр нэлээд урагшаа ашигладаг юм байсан бол 4-2-3-1 гэдэг гингүүд тэр хоёрын жигүүр маань мэдээж давтаганд оролцсон. Гэтэ тэрнээс гадна хамгаалтын оролцоо идэх илүү болчиход байгаа. Хуучны нэг 4-3-3-аас зөв үү? Зөв. 4-3-3 бол яг тэр хоёр нь бол жигүүр илүү товтлооны. 4-2-3-1 гэхээр 2-2-3-1 гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг л давтлагч байна. Тийм. 2-3 нь юу вэ гэхээр хасамгаалч болчих байгаа. Тийм илүү хамгаалтанд оролцох шаардлагатай. Тэд одоо баг ингээд хамгаалах үед хоошоо буцаж хамгаалж ийн, довтлох үед урагшаа довтлж шүү дээ. Одоо чинь Албаны шиг шог маш том жишээ 4-2-3-1-ээр тоглож байгаа. Албан тэнгууд яаж ийм гэхээр Албаны яагаад ингэж одоо мундаг тоглоод нэхэр тэр хоёр жигүүрнүүд ерөөсөө хоошоо буцаад 6 хат хамгаалагч болт юм бэл. Одоо тэр Ясир Асаны, Тавлан Сифери Албан яадаг гэхээр ерөөсөө жигүүрт дандаа илүү хамгаалагчтай. Тэгээд Албаны солилцоо яадаг вэ гэхээр тэр хоёр жигүүрээ сольдог. Тэр яг хамгаалтанд оролцох нь бол яг чухал болчиход. Нөгөө Paris Saint-Germain-ийн Neymar, Mbappe, Messi ч болдоггүй гэж нэг том юм дээр болчиход шүү дээ. Одоо манай үзэгчдүүд анзаарах юм бол яг юм байна. Евро дээр ингээд багууд довтлоход ихэнх баг бүтэн багаараа бөмбөгийн хойно хамгаалж. За зарим нь бол яг нэг үзүүрийн нэг гол довтлогчоо үлдээгээд бусд нь хоошоо орж хамгаалж байгаа. Одоо хөлбөмбөг яадаг гэхээр бүгдээрээ хамгаалдаг болсон. Довтлох үед бүгдээрээ довтлоод хэн бөмбөг эзэмших гэхээр баг төвийн хамгаалагчд нь хоорондоо бөмбөг тойроо. За нэг кросс ч юм уу Модрич шиг хүмүүс нь хоошоо гарч ирж төвийн хамгаалагчтайгаа зэрэгсэж араас найруулдаг. За ер нь л хамгаалагч хүнд найруулга хийх нь үүрэг нь болчоод энэ евро дээрээс маш тод харагдаж байгаа. За тэгэхээр нөгөө нэг бөмбөг эзэмшдэг дамжуулалт сайтай, бөмбөг туусалт сайтай хамгаалагчдын өндөр үн хүрээд байдаг нь бас одоо харагдаж байна. Тим залуучууд ч бас ирээдүйтэй гэж одоо энэ Португалийн Антонио Силва гэдэг ч юм уу те залуучууд илүү анхаарал татаад байгаанаас нэг одоо шалтгаан дээр болж байна те Барселонагийн тэр Пауко Барси гэдэг ч юм тэр бол харагдаж байна. За өөр Еврогийн одоо эхний 2 тойрог за ер нь бол нэг юм Еврогийн энэ гоё зуны нэг юм тэмцээний нэг уур амьсгал тогтчихлоо шүү дээ. Эхний одоо 10 гаруй хоног 10 орчим хоног ингээ өнгөрчлөө. Тэнгүүт хамгийн гоё яг зөвхөн одоо аналист талаасаа биш шүү. Хөлбөмбөгийн талаасаа. Тэгээ хөлбөмбөг тайртай хүний талаас анхаарал хамгийн татсан гоё мөч юу байв? Тоглолт юу байна? Тоглогч юу байна? Өө байдгүй байх. Зөндөө байлгүй байх. За зөндөө байна. Одоо ингээд фанат талаасаа л ярина шүү дээ. Тийм шүү дээ. За надад гүржийн шиг шоог бол үнэхээр
одоо бүр ингээд хайр гүржин шиг шав тий. Тэр баг одоо ингээд Еврод анх удаа орж ирж тий. Маш нээлттэй хөлбөмбөг үзүүлж гүрж. Ерөөс бол тийм нээлттэй одоо товтлолцдог яачдаг. Тийм зөрөгтэй. Тийм гоё хөлбөмбөг үзүүлж байгаа надад гоё байна. За гүржийн хөлбөмбөгийн Макаутаасаа гүржийн хөлбөмбөгийн анхны гоолыг хийж байгаа нь гоё байна. Гүрж чектэй тэнцээд Еврогийн анхны оноогоо авч байгаа нь гоё байна. Тэр тоглолтын дээр хожлын гол хийцэн бол бүр сүүлийн минутанд доо. Тий. Жараад Лавшанис нэг цохоод алддаг. Тэгэл гүрж Туркийн тоглолт тэрнийх гоё байсан. Муур амс. Гоё байсан тий. Яг нөгөө өсөлтөн гэдэг утгаараа хөл бөмбөгийн тоглолт гэдэг утгаараа одоогийн байдлаар баг хамгийн гоё тоглолт дээрээс яг хоёр талаасаа гэдэг утгаар тий. Асар динамик тий. Нэг нь довтлол ингэж довтлоод ерөөсөө хөлөө мөч ингээл хоёр тишээ шилжиж гүгээдсэн. Яг тийм л тоглолт байсан. Гоё тоглогч. За тоглогч олон байна. Италийн шгшоогийн хамгаалагч Калиафори тий. Калиафори. Манай Расти бол Итали хэл усыг бол бүр гоё хэлдэг тий. Тэр бол гоё хамгаалагч байлаа. Үнэхээр гоё бие хаатай, ямар ч гоё залуу юм. Алессандро Нестаг санагдуулам гоё залуу байлаа. За гүржийн тэр Макаутаасаа гэж товтлогч их гоё байна. За Ламин Ямал бол их чангараад бүр нэг тийм нэг зигзигэд орж ирж байна. Томроод гэх юм цаашаа юм да яг нас нь жоохон болохоор томроод гэж байгаа юм биш. Зүгээр тоглогчийн хувьд томроод ороод ирсэн байлаа тий. Яг зөв. Тий. Гоё тогтоод илүү тийм хурц болоод ороод ирсэн байлаа. За ер нь олон л тоглогч байна да. Нико Уильямс одоо Атлетик Билбаог яг хүмүүс нөх анзаараагүй гэж магадгүй ш. Йога дээр бол бидүүлээ зөндөө ярьсан. Ялангуяа Копа дэлхийд 24-5 жилийн дараа төлөвлөлт маш том хувь нэмэр оруулсан гэд. Гэхдээ л мэдээж хангалттай үзээгүй байх. Тэгээ одоо ингэ үзэхэд ямар одоо супер тоглогч вэ те. Зөвхөн нөгөө нэг юм хурд биш. Зөвхөн хууралт биш. Одоо шийдвэр хөдөлмөр чадвар те. Яг гол нэг гол оруулсан байгаа байлаа. Оруулаагүй те. Оруулаагүй. Тий. Гол оруулаагүй ч гэсэн голын чадвартай мэдрэмжтэй гэдэг юм бас харагдаж байгаа. Тэгээд Атлетик Билбао Нико Уильямсын одоо release clause гэдэг чинь гэрээг нь хотлож хүнэгж тогтоосон байдаг. Тэр нь ердөө 56 сая евро байгаа юм бэл. Тэгээ боломж одоогийн үед бол тийм дөнгөж 2021-тэй ийм том өсгөрөөжтэй ийм том тоглогчид бол одоо маш бага үнэ гэж харж байгаа гэсэн шүү. Энийг юу яд юм бэ Расти? Одоо тэр үн чинь бол юу байхгүй юу? Нико Уильямс өөрөө багаас явъя гэж зүтгэсэн үед л тий хэрэг яг нөгөө клуб нь одоо авъя гэж байгаа клуб тэрийг өгөө. Тэр үед Нико Уильямс зөвшөөрөх үгүй юу? Одоо клуб зөвшөөрөх үг нь хамааралгүй болох үнэ л гэсэн үг үү? Энэ гэхдээ ийм байлээ. Атлетик Билбао ч өөрөө их онцлог клуб. Одоо юу гэдэг зөвхөн баскет. Тийм баскет тоглогчдыг авдаг. Тэгээ нөгөө одоо Атлетик клубт ингэ тоглож байгаа хүмүүс одоо клубын тамирчинд итгэдэг гэх юм уу? Одоо жишээ нь Икер Муняин байгаа шүү дээ. Домог шүү дээ. Икер Муняиныг бол залуу багт нь олон л баг авъя гэдэгсэн. Манай энэ бол сүүлд гэрээ байгуулахдаа ямар ч тийм юу байхгүй. Release clause байхгүй. Одоо өөрөө л хүсэх юм бол явж болохоор. Тэгэхээр одоо юу гэдэг Атлетик клуб бол тухайн тоглогч нартай итгэдэг. Яг тэр зарчмын дагуу явдаг итгэдэг болохоор тийм өндөр босгод тавихгүй байна. Тэгвэл одоо мэдээж Нико Уильямс одоо ямар мундаг болж байгаа вэ? Дараагийн грэндер бол бас тэрг арай яах л байх л та. Испанис юунээр энэ Муняиных жоохон бага дүнтэй л байсан байна. Испани Ла Лигас ч нөгөө заавал release clause оруулах. За тэр бол дараагийн өнгөө шахуул байсан. Тийм албаар бага болгоол те нөгөө зүгээр нэг албан ёсны маягийн те. Тийм одоо Атлетик Билбао үнэхээр гоё энэ тэр те. За Испани шгшоо гэснээс ер нь Испани нэг тийм олон үндэс Испани гэдэг чинь өөрөө аягүй л олон үндэстэй шүү дээ. Үлгийн нутаг шүү дээ. Яг ингээ Европт гээд харахаар Оросын холбооны улсын дараа ороход олон үндэстнийг л багтаас улсын байлээ. Тийм үндэснэр бол тийм. Тэгээ Испанид ч өөрөө газар нутаг өөрөө ямар байлээ жижиг. Тэгэхээр нөгөө Орос улс бол яхахгүй л өргөн удан болохоор олон үндэстэй байх гэдэг шүү дээ. Испани бол тийм олон бас соёл ингээд юм байгаа. Гэвч Испани шгшоог нөгөө сүүлийн үед юу байлаа шүү дээ. Одоо хэтэрхий одоо нэг клубын тийм. Одоо Луис Энрике бол яг үннийг л хэлээ. Одоо 2021 оны Еврод ороход бол яг л Барса дээр суурилцдаг. Өөр маш олон Испани олон тоглогчид анхаарал хандуулаагүй, боломж ч өгөөгүй. Тэгээд яг өөрөөхөө баг сонгоод. За 22 онд ч гэсэн бас нэг тиймэрхүү маягтай баг сонгосон. За одоо Луис Делафанте ирээд ерөөсөн юуг бол яг жиг Испани. Өнцөг булан бүрээс ингээ те хүн бүхэнд боломж өгөөд. За тэгээд Испани шог одоо Атлетик Билбаоос олон тоглогч байна. Реал Сосидадаас олон тоглогч байна. Үнэхээр гоё. Зөвхөн Реал Барса гэлтгүй өөр олон гоё клубээс авч ийн гоё. Одоо Аюза Перес хүртэл дуудагдаад Иско бол дуудагдах байсан. Тэгээ байсан гэж бодож байна. Тэгээ харамсалтай гэмтсэн. Тэгээ ингээд айгүй олон клубүүдээс дууж байгаа юм уунтай тий. Жинхэнэ Испаниг бол бүтээн байгуулсан. За Испанидэр түрүүн нөгөө Растигийнхаа асуусан юм дээр нэг факт хэлчихье. Юу гэхээр нөгөө бөмбөг эзэмшихээс багууд одоо юу гэдэг татгалзаж байгаа гэх юм биш. Тэгтээ нөгөө олон богино дамжуулалтаа цөөлөд нэг зарим алсын дамжуулалт өгж ийн гэж байгаа. За Испани шог тэр том факт гарсан. Юу гэхээр 2008 оны
Европын 10 шалралт тэмцээнд аврагын төлөө Германтай тоглоход Фернандо Торрес 1 гол хийж хождог. Тэр тоглолтод бөмбөг эзэмшилтэй Герман нэлээсэн байна. А би тэгсүүд ингээ UEFA-гийн сайт руу ордог харах гэсэн чинь UEFA дээр алдсан төлөө л дээ. Испанийг 46 гэчээд 44 билет нөгөө тал нуг нь 54-56 байтал 66 гэж бичсэн. За. Нэг тийм 110% бөмбөг эзэмших болгоод нэг жоохон алдсан. А яг хөө гэхдээ тэндээс олж мэдсэн юм бол Герман бөмбөг эзэмшилт илүү байсан. А тэнгуут Испани тэр цаг мөчөөс хойш 136 тоглолт төлөө дараалж яг дараас нь бүх тоглолтондоо өршөлдөгч баг бөмбөг эзэмшилтээр илүүрсэн юм. Тэнгуут сая Хорватын шиг шогтойс ихний тоглолтод Испани Хорватаас баг бөмбөг эзэмшсэн. Тэр нь 2008 оноос хойш 16 жилийн дараа анх удаага 136 тоглолтын дараа анх удаа ерөөсөө тийм зүйл болсон юм. Гэхдээ энэ бол гинтийн зүйл биш. Испани муу тоглоочд гэсэн юм биш. Луис де ла Фуэнте Испанд юу нэм байсан байна. Одоо үе үеийн дасгалжуулагч нар. Одоо Лопетеги ч байт юм уу? Фернандо Еро ч байт юм уу? Одоо яг тэрний өмнөх хойтох бүх дасгалжуулагчид бөмбөг эзэмшилтийг арай багасгана. Шууд дамжуултуудыг хэсэгнэ гэж ярьдаг байсан боловч яг үнэхээр тоглолт нь бол тийм байгаагүй. Тэнгүүд яг Луис де ла Фуэнте орж ирсэн шгшоог авсан анхны үеэсээ тэгж ярьсан. Тэгэл ерөөсөө тэр хөлбөмбөгийг бол хэрэгжүүлж чадсан. Яг нь Испани энд огт бөмбөг эзэмшихгүй гэсэн үг биш. Бөмбөг эзэмшгүүдээ идвэрч чинь. Гэхдээ үнэхээр шаардлагатай үед тэрийг багасгаад тоглодог. Тэрний Хорватрыг харагдсан. Дээрээс нь бас нэг тоглогчид бас гоё таарлаа. Тэгээ одоо Нико Уильямс, Ламин Ямал гэж 3-2 голдоо Педри, Родри 2 байна тий. За яг зөв. Наад дээр ч одоо нөгөө Маркос Хонин гэж бичсэн байсан шүү дээ. Одоо Ямал Нико Уильямс хоёрыг одоо Испани шууд 2 Ферраритай байна гэж зүгээрсэн байсан. Тэнгүүд Луис де ла Фуэнте ярьсан хөхтэй юу гэхээр манад урд Айоза Перес одоо Ламин Ямал, Нико Уильямс гэсэн хурдтай тоглогчтой байж ич бид энэ хүмүүсийн хурдыг ашиглах. Ашиглахын тулд нөгөө алсын дамжуултууд явах хэрэгтэй гэдэг зүйлийг бол хийсэн байна. За Испани хувьд бол мэдээж гоё анхаарал татах зөндөө байгаа. За Турк дээр одоо мэдээж түрүүн гүржийг ярьсан тий. Турк дээр одоо энэ Еврогийн супер гэж болохоор 2 гоё голыг гүрж дээр оруулаа. Арда Гүлэр Улирлын төгсгөлд хэдүүлээ ярьжсэн улирал Фенербахчегээс бас нэлээд шуугантай ирээд бас хөрхи гимтээд чимэг болчихсон байсан. Улирлын сүүлийн нэг хэдхэн тоглолтуудад тоглуулсан. Тэгээ би дата харсан чинь 10 тоглолтод 6 гол. 6 гол. Тэр чинь супер үзүүлэлт шүү дээ. Яг ач холбогдол арай жоохон баг болсон тоглолт. Арай жоохон дарамт багсан байхыг тэгтэл тэр чинь лалыг тий. Үзүүлэлт шүү дээ. Тийм. За тэр яг формоор орж ирсэн. Тэгээд сая орж ирээд бол одоо үнэхээр гоё голыг төлөвлөл. Яг 2 дахь тоглолтод тоглоог гэж гисэн тий. Тэгээд Арда Гүлэр тэгээд хин баг Кенан Йилдиз байна тий. Энэ Туркийн залуучууд бас гоё байна тий. За Турк бол үнэхээр гоё байна. За Туркийн тухай би товчхон дурдчих. Юу гэхээр өмнө нь бол Туркийн шгшоог Стефан Кунц гэж одоо Стефан Герман тий. Стефан Кунц гэж одоо засгалжуулагч удирж ирсэн. Энэ хүн бол өөрөө тоглогч байхдаа 1996 оны Еврод Германы шгшоогт орж төрүүлсэн. Гэхдээ Кунцийн удирдлаганд туркууд өнгөрсөн жил жоохон тийм сонин тоглоод эхэлсэн. За тэгээд өнгөрсөн оны 9-р сард Туркийн шгшоог Европын 10 шалралт тэмцээнд орох эрхийн төлөө нөгөө алдсаж байгаа шүү дээ. Уэльс, Турк тэр тий маш жигдгийг алдсаж байгаа. Арментай 1-1-ээр тэмцээд. Дараа нь хэд хоногийн дараа Японы шгшоогт нөхөрсөг тоглолтыг 4-2-оор хожигдчихсэн. За угаасаач Туркийн хөлбөмбөг холбоо Стефан Кунцд итгэдэггүй байсан. Тэгээ Кунцыг сольсон оронд нь Винченцо Монтелаг тасгалж Ромагийн давтлагч байсан. За Монтело гол хийчихэд ингэж гүдгээр алдартай тий. За Монтело тасгалжуулагч болоод Туркэд өөрийгөө харуулсан байсан. За энэ түүхийг маш товчхон дурдчих. Монтело Фиорентинаг удирдсан. Фиорентинаг удирд тасгалжуулагчээр эхний удирдаа Сери А 4-4-өөр эзэлсэн. За тэгээд Фиорентинатай чинь Европын юм сайн тогссон. Одоо Европа лигийн хагас гişэд үлдсэн баг. Италийн цомын финалд үлдсэн баг. Дараа нь AC Миланыг удирдсан. Дараа нь Севияг удирдаад Аврагын лигийн шүүгээ 16 Жосе Мориныг Манчестер Юнайтед хожоод Испани Изааны цомын финалд үлдсэн. Монченцагийн тасгалжуулагчийн зам нь үнэхээр мундаг явсан. Тэгтээ унсан. Тэгээ манай үнийг жоохон ажилгүй байсан чи Туркэд санал ирсэн. Тэгэхэд одоо Туркэд сүүлийн үед мандан бадарж байгаа Трабзонспор клуб санал тавьсан. Туркийн дээдлэгт 30 жилийн дараа гарч ирээд доош унахгүй төлөө тэмцэж байгаа Демирспор, Адана хотын Демирспор гэдэг 2 клуб санал тавьсан. Тэгээ ямар ч хүн Трабзоныг сонгоно шүү дээ. Гэвч манай Трабзоныг сонгоогүй. Тэгээд Адана Спорыг сонгоод тэр унахчихсан баг 9-р төрсөн. Тэр багт нь Марио Балотелли байсан. За дараагийн улиралд нь багаа явуулсараа 4-4-өөр оруулж Европын конференц лиг ирэх авч тэр Адана Спор гэж одоо өмнөх улирал нь Туркийн дээдлэгээс унах уу үгүй юу гэсэн багийг л Европын лиг. Алдарт Адана кебабын хот. Оо тийм үү. Тий. Адана кебаб гэж байгаа. Тэгээ тэрний алдарт хот нь Адана гэдэг. Хотоогоо нэрээр нэрсэн юм шүү дээ. За тэгээ Монтело бол ерөөсөө яг Туркт өөрийгөө харуулчихсан. Тэгээд
Гэтэ яг Аданатай байгуулсан гэрээ дуусчихсан. Яг жоохон тийм ажилгүй маяг байсан байх үед нь Туркийн хөлбөмбөгийн холбоо Кунцийг халаад Монтелла. За Монтелла юу хийсэн бэ гэхээр Монтелла бол хамгийн гол нь залуучууд итгэсэн. За залуучуудыг бас шигшээ багт авсан. За энэ ямар учиртай вэ гэхээр за бидээс Туркууд бол дэлхийгээр нэг байна. Ялангуяа Германаар маш олон байдаг. Одоо навислаг маш олон залуучууд Германд төрчихсөн. Тэгээд нөгөө нэг тэр хүн чинь одоо Германы шигшээ багт тоглож болох, Туркийн шигшээ багт тоглож болох. За тэнгууд чинь Кенан Элдис Германы Бавар мужийн Регсбург жилөө нэг тийм хот төрсөн. Кенан Элдистэй шууд уулзаад Туркийн шигшээ багт тоглохыг ятгсан ингэсэн. За яг тэр хотод өөр нэг авиачлаг залуу төрсөн. Гэхдээ энэ Еврод ороогүй. Бас нэг авиачлаг Германы одоо бүнцлэгт тоглодог. Тэр залуугаас багт авсан. За яг нэг хин Арда Гүлэр бол угаасаа Турк. Өөрөө улсын Фенербахчад байсан. Тийм юу байхгүй. За ингээд залуучуудыг авсан. Тэгээд мань хүн бол ерөөсөө маш зөрөгтэй шийдвэр гаргасан. Залуучууд Туркийн ирээд болсон залуучуудад л ерөөсөө итгэж найдаж шууд үндсэн бүрэлдэхүүн тоглож болгож. Тэгээ маш тийм залуу эрч хүчтэй тийм багийг бүрдүүлж чадсан. Харин Португал дээр жоохон юу яач вэ? Болгоомжтой үзчихв те. Кенан Элдисхийн интерес суулгасан шүү дээ. Арда Гүлэр эдрийг суулгасан. Нилээн сүүл рүү оруулж ирсэн. Тэгээд их муу тоглосон хамгаалагч зөвхөн яг хамгаалагчдад одоо байж болонгүй том алдаа гаргасан. Гэтэ тэрнээсээ гадна ер нь бол одоо маш муу тоглосон. Яг тэр үед манай хүн ч Турк хэлтэй тэгээд Reddit орж тэр үед сонирхгүй Туркууд юу гэж байна. Тэгээд тэгс чи одоо эднэрийг ингэж үдчих байхаа оронд одоо дахиад зодтолтойгоо үдсэн бол илүү сонирхолтой авах байлаа айл гэн те. Эднэр одоо яац юм бэ гэл ингээл их л их бухимдсан. Тэгээд Кенан Элдис Арда Гүлэр яага гаргахгүй байгаа юм бэ гэд Монтеллад их л их бухимдсан байсан Туркууд. Тэрэн дээр одоо боломжтой хандсан баг тийм. За Турк бол ингэсэн өнгөрсөн намар 9 дугаар сард Кунцийг халаад Монтеллаг авчирч байгаа шүү дээ. Тэнгүүд 10 дугаар сард Хорватыг нутагт нэгтгэр хожоод маш чухал оноо аваад одоо эрхийн төлөв тэмцээн. Тэнгүүд дараа нь нутагтаа Латвиг 4-р хожоод эрхээ авчиж байгаа. 11 дугаар сард болсон нөхөрсөг тоглолтод Германы 3-2 хожиж байгаа. Ерөөсө Турк өнгөрсөн намар маш сайн байсан. Гэвч энэ хавар Туркийн нэг дутагдал илэрсэн. Энэ юу гэхээр 3 дугаар сарын FIFA дэйсийн үеэр 2 нөхөрсөг тоглолт хийгээд Унгарт 1-1 хожигдоод Австрид 6-1 хожигдсон. Яг тэр үед Туркууд ерөөсө хамгаалт муу байна гэдгийг олж мэдсэн. За тэгээд одоо сая томчд ингэ бичижсэн л та. За мань хүн Аз болж хавар муу хамгаалттайгаа мэдцээ. Одоо энийг засах ёстой. Гэвч засаагүй. Одоо тэр Гүржийг зүгээр хожицсон л болохоос Гүржээс гол алдсан. Бас нэг тийм хамгаалт муу нь бас харагдчихсан. Тэгээд яг сая Португал дээр бол санд шүү. Тэгээд Чалар Соёнжо байгаагүй нь бас их том гарам одоо юу болох гарч. Одоо Турк бол одоо 3 жилийн Еврод орсон бас хамгаалт их мундаг байсан шүү дээ. Мэрх Демирал, Соёнжо, Зекчили одоо юу гэдэг юм бас ингээд Турк хамгаалт өөрчлөгдсөн байлээ. Ер нь жоохон сул байлээ. Яхахгүй. За том улсуудаас онцлмор одоо Франц, Нидерланд, Итали те магадгүй Англи тэднээс анзаарсан ярмаар байгаа сэдв юу байна? Санаанд нь орж байгаа. За Итали бол юу болсон бэ? Илүү довтлооны баг болсон. Мэдээж Лучано Спалетти энэ баг удирдах байгаа. Манчини ямар асуудал болсныг манай Расти өмнө подкастын үеэр бас ярьж ирсэн шүү дээ. Сауди Араби гэдэг. Тийм. Спалеттигийн хувьд бол ингээд уг нь юм байсан билээ. Наполиг авраг авах болцсон. Тэгэхээр гавийнхаа амралтанд гараад цуслан дээр нөгөө Виньярд нөгөө Виноныхаа газар те. Усан үзмний урах юм уу даа. Урагцсан л тэр үний гол санаа зовох зүйл байсан бол гинт Итали хөлбөмбөг холбооны ерөнхийлөгч ярьсан. Их орн дуудсан. За ёстой шууд утгаар их орн дуудсан. Тийм. Их орны дуудлаганд байна үгүй гэж чадаагүй тэгээд очсон. Тэгээ Италиг бол мэдээж үнэхээр хамгаалтаас хөрсөн л алдартай баг байсан. Яг хуу хиний удирдлагын дор гоё тоглодог байсан. Тэгээ тэр баг илүү довтлооны баг болгосон. Тэгээ тэр нь бол яг энэ Еврод бол бас яг харагдсан. Итали бол гоё баг байлээ. Гоё болсон байлээ. Яг хуу том нэрс баг. Тийм ээ тийм. Гоё. Илүү баг гэдэг утгаар тийм урамсал. За Англи. За мэдээж фэнүүдийн үед бол Англиг сонирхож байгаа. За Англи бол Саутгейт сүүлийн үед их шөөмжлүүлж байгаа. Тэгж байгаа. Саутгейт. Англи бол яг хуу Саутгейтийн удирдлагын дор том тэмцээний дандаа өссөн графиктай тоглож байсан бол 21 оны Еврогоос хойш жоохон одоо нэг ингэчээд график унжийн удаал гэж би бодож байгаа. За тэгээд Англи бол сая энэ тэмцээнд бол гимтэл бэртэл ихтэй байлаа. Төвийн хамгаалагч байхгүй, зүүн хамгаалагч байхгүй. Яг хөө эхний тэр Сербтэйсэн тоглолтод нэг гарааг баг. Ер нь дараагийн тоглолтууд нэг гээ хийчих юм уу? Трипперцэн тэгэл яг үндсэн зүүн биш тэгэл юмнууд гарч эхэлж гин гэж би бодож байгаа. За тэгээд Англи бол Англич бас 4-2-3-1 болцсон шүү дээ. Нөгөө Бэлен Александр Арнольд. Тийм. За тэгээд Англи бол жоохон тийм шүүмжлүүлж байгаа юу гэхээр хэнийг Саутгейтийг хамгийн сайн тоглогчтой биш хамгийн сайн багаа гаргаач л гэдэг. Одоо хамгийн шилдэг багийг бол бас сонгож чадахгүй байна гэдэг шүүмж бол байгаа. Англиг одоо хүмүүс одоо Евро төрүүлнэ, Францыг төрүүлнэ гэжсэн бол яг одоогийн байдлаар энэ хоёр баг бол яг тэр хагшигшээд хоорондоо уулзахгүй ч гэж магадгүй юм шиг байна шүү. За Герман. За Герман дээр бол нэг хөөс яваад шүү. Яг тэрийг дурдуулах гэдэг. Одоо Герман бол бүх статыг тэргүүлж байгаа. Одоо хамгийн олон гол хийсэн, хамгийн олон бөмбөг эзэмшсэн,
одоо нөгөө дамжуулалтын онч хамгийн мундаг байгаа. Гэхдээ манайх Герман бол энэ жил бол маш сул хэсэгт байна. Яг сул гэж бодоогүй. Гэхдээ яг цагаад болохоор Унгар их сул байна. Шотланд их муу байна. Шотланд бүр маш муу. Ийм багуудын эсрэг Герман тоглоод одоо ингээд гэвч Герман яг бодит шалгалт гэж хэлж болох. Одоо эхний шалгалт хийж болох Швейцар дээр бүдрэнг алдсан. Швейцар бүр балрангаа алдсан шүү дээ. Тэгээд төгсөлд нь фулкруг хийсэн шүү дээ. Тэр тоглолтод Герман хожигдсон бол Герман 2-1-ээр гараад тий. Герман 2 ангууд одоо Итали, Испани, Хорвати хэсгийн 1-ээр гарсан багт шууд Испанид авсан. Испани 1-ээр гарсан шүү дээ. Гарсан. Испанид шууд 16 тулна. За Испани хожигдолч гэсэн хүн зам руу орчих. Уг Германы өөрийн зам бол аятайхан явах юм бол за хаашаад нэг Португалтай үздэг ч юм уу тий. Ер нь шууд арай зүйл. Барагч финал бол баг бэлэн байхгүй. За Герман бол үнэхээр бас хөөсөн дунд явсан бол муу багуудтай тоглосон байна. Бодит байдлыг бас тийм сайн биш шүү гэдгийг Швейцартайсан тоглолоор нотолж өгсөн. Зайнүрээ тойлоо. Эхний хэсгийн яриагаа эхний хэсэг ч яг одоо эхний 2 тойргийн дараах яриагаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн юун дээр асар дээрээ тэгээд бас миний жогод ирсэн баярлалаа. За гоё яана. Би одоо асар дээрээ 2-2 чинь айгуу гоё те. Ингээд манай нуур амьсгал айгуу гоё. Одоо энэ ингээд Европын арга шалбар тэмцээнд орж байгаа бүх хотын зураг, хот, цэнгэлт хүрээлэн, үзэгчдийн суудал. Энэ ч одоо нэг тайлбарлагчийн ширээн дээр аваад суусмаар юм ба шүү дээ. Тийм би л харахад бэлэн те. Бидний юмнууд нэг байж идэг те. Ширээнүүд дээр айгуу гоё янз бүрийн юм. Гоё юмнууд хийвсэн байна. Еврогийн түүх өгүүлэх гоё лого мого ингээд хүн нэг яг Еврод орчиж штэ тийшээ те. Уур амьсгалтай. Би одоо ийш өмнө ирж үзег байсан. Яг энд үнэхээр гоё объект байгууламж байдсан байна. Энд бол ирж үзээрээ нэг ирсэн хүн бол ирж үзмээр юм. Мадуу ингээд хүн нэг Ярмаркэр нэг хол юм шиг. Тэгэхээр тийм биш юм байна. Энд чинь тэмцээн орой өвчин цагаар болж байгаа. Машин туусаад 15 минутанд яваал хүрээд ирлээ шүү дээ. Тэгээ одоо тоглолт болгон дээр өмнө автобус явж байгаа. Бас тоглолт болгоноос 2 цагийн өмнө автобус явж байгаа. Тэгэхээр манайхан бол одоо титэм асарт ирж үзээрээ энд бол үнэхээр үүдахгүй та бүгд урмыг хуулахгүй маш гоё орчин байгаа шүү. Энд нэг ирэх юм бол тэгэл ер нь ийшээ хэд явдалтай л болох юм байна. Гүйдэлтэй л. За тэгээд мэдээж ивенттэй ажиллаж байгаа Захид Цэгийн хамт олондоо баярлалаа та бүхэн. Захид Цэгийн үйлчлэлээр 24 цаг онлайн дэлгүүр байгаа 800 гаруй төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүнтэй ингээд гоё дэлгүүр байгаа. Тэгээд та бүхэн үйлчлэлээрээ шар аргаа сайхан сетээр навж ууцгаагаарай. Тэгээд бүтээгдэхүүнүүдийг бас гоё сетээр навж уулдаг сонголт байгаа шүү. Илүү хямдруулж авдаг. Тэгээд итгэвчтэй үйлчлэлээрээ энэ чинь яг одоо Итали Хорватын төрийн долдонгоос яваад өнгөрлөө бидэд одоо тоглолтоо үзэж чинь тэгээд та хэд манаас тоглолтоо гоё үзэж байгаа гэж найдаж байна. Жогатагаа хамт угаараа лайк дараарай, subscribe дараарай, donation хийж дэмжих хүсвэл description хэсэг дээр дансны мэдээлэл байгаа. Захид Цэг мэнээр үйлчлэлээрээ Титэм спорт асар гэлтгүү холидийн зочдлын 20 давхарт барилга Титэм спорт бар маань бас тоглолтуудыг үзүүлж байгаа шүү. Титэм спортоор холбоотой хүсвэл 807067 дугаараар холбогдорой. Титэм спорт асрын мэдээлэл авах хүсвэл 8006 55 50 гэсэн дугаараар мэдээлэл аваарай. За тэгээд чи хорвотыг гараа гарч ин бидэд тоглолт руу орлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. За явлаа шүү бро. Nice. Уух юм дуустсан шүү дээ. За би уух юм төвчээд ирэх. Бро, мэнтэний уух юм авчаарай. Манайхаа уух юм дуустсан шүү дээ. Захиагаас цагсан шүү дээ. Ирээсээ дэлгүүр хэсээрээ. Захи